323 дугаар анги. 2 жилийн хугацаатай лаз. Чүфэн чи моновш үхмэр байвал над хамаагүй. Гэхдээ намайг битгий өөртөөгөө цуг өхүүлэх гээд бай. Чүфэний үхэхээр шийдсэнийг харсан Эги галзуу мэд хаашгирч эхэллээ. Эгигийн ангихийг Чүфэн мэдэж байсан юм. Тэр Суроо Сууме хоёрыг орхиж чадахгүй ч гэлээ Эгиг бас өөрөөс нь олж гэмтхийг хүсэхгүй байсан юм. Новш гэж энэ хоёр совд амьд гарч би тэндүү анхааралгүй байж. Гэнэт хөгшин хоолой сонссон Чүфэн толгой өндийн дээш харахтаа өөрийн ирэхгүй баярлав. Азуре Драгон Зэнрэн ирсэн юм. Азуре Драгон Зэнрэн гүн цэнхэр өнгөтэй луун дээр зогсож байсан ба дээлэн салхинд намирч байв. Суроо Сууме хоёрыг хараад их цочирдсан ч гэлээ сандарсангүй. Чүфэн холд! Азуре Драгон Зэнрэн чангаар хашгирах үед Чүфэн хормын дотор Суроо Сууме хоёрыг тэврээсээ гарган холдлоо. Яг энэ үед Азуре Драгон Зэнрэнийг гараа даллахад хачин тэмдэгтээ цэнхэр өнгөтэй сүнсний тойрог үүсэж Суроо Сууме хоёрыг бүрхэв. Араас нь Азуре Драгон Зэнрэн лац гэсэн үгийг 2 удаа бичсэн юм. 2 лац гэдэг үг агаар дээр бий болон ам орох шиг болох үед Азуре Драгон Зэнрэн гараараа Суроо Сууме хоёрын зүг заагаад 50-аар хэллээ. Лацд. 2 лац гэсэн үг агаар дээр хөвөн явсаар Суроо Сууме хоёрын дээр тусдаа буун шингэв. Яг энэ үед Суроо Сууме хоёрын зовсон царай тайвширч эхэллээ. Муугүй шүү. Чүфэн танаа сургуулийн үүсгэн байгуулагч тажгүй хүчтэй юм. Тэр амьд байсан бол энгийн нэг цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч байхгүй байсан байх. Нил ягаан нөмрөгт ертөнц бүтээгч болоход алхмал дутуу байсан байх гэж Эги магтан хэллээ. Харин Чүфэн түүний техникийг хараад гүн цочролд орсон юм. Чүфэн өөрөө ертөнц бүтээгч байж Суроо Сууме хоёрын байдлыг хараад яахаа мэдэхгүй байсан болохоор хамт үхэхээр шийдсэн. Гэтэл Азуре Драгон Зэнрэн амьд биегүй дан сүнс байж ертөнц бүтээгчийн техникээр 2 совдыг лазадчихлаа. Тэдний хүчний зөрүү үнэхээр их байсан юм. 2 совд үхээгүйчгэлээ өмнөхөө бодвол хамаагүй доройтсон байна. Гэхдээ л тэд миний дийлэх зүйлс биш. Тэднийг удирдахын тулд би нөгөө совдыг ашиглах хэрэгтэй болно. Азуре Драгон Зэнрэн үгээ хэлж дуусаад гараа даллах үед хүчтэй салхи болсон Чүфэнийг Суроо Сууме хоёртой цуг агаарт хөөргөн авраг том гүн цэнхэр лууны дээр авч ирэв. Авраг луу архирах үед Чүфэний эргэн тойрон жирвсхийн нүдэрэмхийн зур бусад хүмүүсийн байрлаж байсан газар ирчхэв. Тэгээд Азуре Драгон Зэнрэний цогцс байгаа болор авсны өмнө ирлээ. Яг энэ үед Азуре Драгон Зэнрэн гараа өргөн доош алгадах үед болор авс бутран унлаа. Үүнтэй зэрэгцсэн Азуре Драгон Зэнрэний дээр байсан совд маш хурцаар гэрэлтэж эхлэв. Өвгдээцээ энэ Азуре Драгон Зэнрэнийг өөрийнхөө авсыг нураахыг харсан Чүфэн юу болоод байгааг ойлгохгүй байлаа. Гэвч удалгүй тэр Азуре Драгон Зэнрэний яах гэж байгааг ойлгосон юм. Болор авсаа нураасны дараа Азуре Драгон Зэнрэн лацдах сүнсний тойрог бүтээж эхлэв. Тэр сүнсний тойрог маш өндөр зэрэглэлийнх байсан болохоор Чүфэн хүртэл яг юу хийгээд байгааг нь мэдэхгүй байсан юм. Энэ сүнсний тойргийг яаж бүтээх аргыг мэдсэн ч Чүфэний хүч яагаад ч ийм сүнсний тойрог бүтээж хүрэхгүй. Лацдах сүнсний тойргоо бүтээж дуусаад Азуре Драгон Зэнрэн Суроо Сууме хоёрыг цогцсныхон 2 талд хэвтүүлээд гараа даллах үед өнөөх совд хурц гэрэл цацруулан Азуре Драгон тэр 3-ын биеийг бүрхэж сүнсний тойрог нь бийжиж том болор авс болон хувирлаа. Чүфэн 2 совдны хүч өмнөхөөсөө доройтсон ч гэлээ одоогийн би тэднийг бүрэн лацдаж чадахгүйгээс гадна Суроо Сууме хоёрын биеэс ч гаргаж чадахгүй. Тэднийг ингэж лацдах нь миний хийж чадах ганц зүйл. Би тэдний амьдралын энергийг төр хугацаанд лацдаж чадна. Тэд одооноос эхэлж миний лац дотор 2 жил л амьд байна.
Бас одоо би лацаа тайлах юм бол тэд газар дээрээ шууд үхэж мэднэ. Харин тэр чигт нь лацдах юм бол 2 жилийн дараа мөн л ялгаагүй үхнэ. Одоо чи надад шудраг хариулт өгөөх. Тэднийг одоо өхүүлмээр байна уу? 2 жил амьдруулмаар байна уу? Гэж Азуре Драгон Зенрэн нухацтайгаар асуулаа. Үгүй, би тэднийг өхүүлмээргүй байна. Азуре Драгон Зенрэний асуултыг сонссон Чүфэн энэ талаар бодохоос ч айсан юм. Би чамд сонголт өгч байна. Одоо юу эсвэл 2 жилийн дараа юу? Хурдан хариул. Хариулахгүй бол би одоо шууд лацаа тайлаад тэднийг совднуудтай нь цуг аллаа. Гэж Азуре Драгон Зенрэн ширүүн гэгч нь хэлв. Үгүй, битгий. Тэднийг лацдаж амьд байлгаач. Түүнийг харсан Чүфэн маш ихээр сандарч гуйлаа. Зөв. Энэ үед л Азуре Драгон Зенрэн сэтгэл нь хансан аятай толгойд өгөв. Дараагаар нь тэр алгаад илгэх үед маш зузаан гинжнүүд биес нь гарч эхэллээ. Тэр гинжнүүд энгийн гинж биш, харин сүнсний тойргоос бүтсэн нэвт харагддаг гинжнүүд байсан юм. Хангинах чимээ гарган гинжнүүд болор авсыг ороон цоожлов. Удалгүй авс тэр чигтээ гинжээр бүрхэгдэж цоожлогдсон ба завсраар нь Суроо Сумэ хоёр харагдаж байлаа. Лацад. Эцэст нь Азуре Драгон Зенрэн гараараа лац гэсэн үг томоор бичээд сүнсний тойргийн дээр шингээснээр лацдах сүнсний тойрог бүрэн гүйцэд болсон юм. Энэ үед хүм бүрл эрцгээсэн ба сандарсан харцаар Азуре Драгон Зенрэн рүү ширтэж байлаа. Ялангуяа Суухен Суулон хоёр. Тэдний царай нь маш их бараасан байлаа. Бүгд л ямар нэгэн зүйл болсныг гадарлаж байсан ч хинч асууж зүрхлэлгүй чимээгүй л харж байсан юм. Чүфэн, чи одоо ч балчир байна. Эр хүн ямар ч үед ямар ч зүйлтэй тулгарсан сандарч болохгүй гэдгийг сайн санаж яв. Үнэн дээр чи лацдахыг сонгоогүй бол би 2 совдыг бүрэн гүйцэд устгаж чадах хэсэгтэй ч эргэлзэж байсан. Тиймээс чи алийг сонгосон би тэднийг совднуудтай цуг лацдах байсан. Чамаас яагаад тэгж асуусны шалтгаан гэвэл чамд хизээч мартагдашгүй туршлага өгөх гэж. Дараагийн удаа дотны нэгэн чинь өхөл амьдралын зааг дээр ирэх үед эрүүл ухаанаар шийддэг болгох гэж. Азуре Драгон Зенрэн шавьда хичээл зааж байгаа мэт Чүфэнд хандан хэллээ. Өвгдээцээ тэднийг аврах арга байгаа юу? Гэвч Чүфэний хамгийн их санаа зовж байсан зүйл бол Суроо Сумэ эгчдүү хоёр. Бараг л боломжгүй. 2 совдыг тэдэнтэй цуг лацадсан ч гэлээ 2 жилээс хэтрэхгүй. Тэд хоол унд идэж уухгүй болохоор 2 жилийн дараа гарцаагүй өөхнө. Эсвэл лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 324 дугаар анги. Агва гүрний арим. Эсвэл гэд Азуре Драгон Зенрэн эргэлзэн хэллээ. Эсвэл юу гэж Чүфэн сандран асуув. Чи 2 жилийн дотор Нильягаан нөмрөгт ертөнц бүтээгч болох ёстой. Тэгж байж л тэдний биеэс 2 совдыг гаргаж чадна. Үгүй бол тэд гарцаагүй өхнө. Гэхдээ чамд 2 жилийн дотор Нильягаан нөмрөгт ертөнц бүтээгч болох итгэл байгаа мó? Үннийг хэлэхэд чи хэчнээн авьяастай байсан ч энэ бол бүтэжгүй зүйл. Гэж Азуре Драгон Зенрэн толгой сэгсрэн хэлв. Би Чүфэн юу гэж хэлэхээ мэдэхгүй чимээгүй л зогслоо. Учир нь түүнд 2 жилийн дотор Нильягаан нөмрөгт ертөнц бүтээгч болох итгэл байхгүй байсан юм. Чүфэн битгий гутар 2 жилийн дотор Нильягаан нөмрөгт ертөнц бүтээгч болж чадахгүй ч гэлээ цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч бол ядах юмгүй болчихно шүү дээ. Чи нөгөө сүнсний нутгийн Асура сүнс цамхагт байсан мангаслаг араатныг санаж байна уу? Тэр мангаслаг араатан Нильягаан нөмрөгт ертөнц бүтээгчээс гадна чамаас гуйлт гуйсан шүү дээ. Чи цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч болчих юм бол түүнийг суллаж чадна. Тэр үедээ Суроо Сумэ хоёрыг аврахыг гуй. Гэж эгийн нухацтайгаар хэллээ. Тийм шүү. Эги чиний зөв. Мангаслаг араатны үлдээсэн зүйлийг олчих юм бол би цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч болоод мангаслаг араатныг сулласныхаа дараа бяцхан Роу, бяцхан Мэй хоёрыг аврах боломжтой болно. Эгийн хэлхийг сонссон Чүфэний цонхгор царай нь итгэл найдвараар дүүрв.
Шүүфэн, чи 2 жилийн дотор Нэльягаан нөмрөгт ертөнц бүтээгч болж чадна гэж бодохгүй байгаа биз дээ? Гэж Азуре Драгон Зенрэн Шүүфэний найдвараар дүүрсэн харцыг хараад хөмсгөө зангидан асуулаа. Учир нь тэр өөрөө бүхэл амьдралынхаа туршид хичээгээд Нэльягаан нөмрөгт болж чадаагүй. Тийм ч учраас тэр Нэльягаан нөмрөгт ертөнц бүтээгч болох ямар хэцүү гэдгийг мэднэ. Тэр Шүүфэнийг асуудалгүй Нэльягаан нөмрөгт ертөнц бүтээгч болж чадна гэж итгэдэг болохоор түүнд найддаг. Гэхдээ 2 жилийн дотор Нэльягаан нөмрөгт болно гэдэг үнэхээр бүтэшгүй зүйл. Өвгдээдсэ би 2 жилийн дотор Нэльягаан нөмрөгт ертөнц бүтээгч болж чадахгүй ч гэлээ Суров Сумэ хоёрыг аврах өөр арга байгаа. Тэр хоёр надад маш нандин хүмүүс болохоор би заавал тэднийг аврах ёстой. Намайг байхгүй хооронд дотны хүмүүсийг мань харж хандаж байгаарай. Үгээ хэлж байхдаа Шүүфэн эргэн тойрныхон хүмүүс рүү ширтлээ. Санаа битгий зов. Намайг энд байсан цагт хэнч тэднийг гэмтэхгүй. Эгч дүү хоёрт ч бас 2 жилийн хугацаанд ямар ч муу зүйл тохиолдохгүй. Гэхдээ чамд ямар арга байгааг мэдэхгүй ч юунаас илүү өөрийнхөө аюулгүй байдалд сайн анхаараарай. Үгүй бол бүх зүйл хээ дэмий дуусна. Гэж Азуре Драгон Зенрэн зөвлөлөө. Өвгдээдсэ битгий санаа зов. Надад төлөвлөгөө бий. Дараагаар нь Шүүфэн шархаа эмчлээд болсон зүйлийг бусаддаа тайлбарлаж дуусаад мянган яс оршуулгын газраас явсан юм. Шүүфэн үл мэдэгдэх аюулаар дүүрэн мөртлөө заавал алхах ёстой замдаа хөл тавилаа. Цэн нутгийн зүг. Цэн нутаг бол Азуре нутгаас маш хол. Цэн нутагт очихын тулд сүнсний нутгаар дайрах ёстой. Яагаад Цэн нутаг руу явж байгаа вэ гэхээр Азура сүнс цамхагт хоригдсон мангаслаг араатан сүнсний хүчийг сайжруулдаг эрдэнэс Цэн нутагт байгаа гэж Шүүфэнд хэлсэн юм. Шүүфэний зорилго маш тодорхой. Тэр эрдэнсийг олоод сүнсний хүчээ сайжруулад цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч болоод Азура сүнс цамхагт эргэн ирж мангаслаг араатныг суллах. Дараа нь Сумэй Суров хоёрын биеэс совднуудыг авч өгөхийг гуйна. Энэ төлөвлөгөө нь маш энгийн ч гэлээ аян замд нь хэдэн 10 мянган саад аюул байгаа гэдгийг Шүүфэн сайн мэднэ. Эрдэнсийн яг хаана байгаа нь тодорхойгүй ч гэлээ мянган мангасын ууланд л байгаа. Би удахгүй эндээс явна. Хизээ эргэж ирэхээ ч мэдэхгүй байна. Цагаан толгойд бүргэдийн дээр сууж байхдаа Шүүфэн эргэн тойрныхон газар нутгийг сайн гэгчин толгойдоо буулган суулаа. Энэ удаагийн аялал бол сүнсний нутагт очисон аяллаас тэс өөр. Өнгөрсөн удаа тэр цагаан нөмрөгт ертөнц бүтээгчийн шалгалтанд орох гэж явсан. Энэ удаа бол маш хүнд даалгавар биелүүлэх ёстойгоос гадна хэр удахаа мэдэхгүй байгаа. Шүүфэн, чи ертөнцийн сүнс бүлгэмд очиж тусламж хүсэх гэж байна уу? Тэдэнд Нэльягаан нөмрөгт ертөнц бүтээгч байхгүй ч гэлээ багч гисэн тусалж чадах байх. Гэж Эги хэллээ. Үгүй, би ертөнцийн сүнс бүлгэмтэй тэмч дотн биш. Мангаслаг араатны үлдээсэн эрдэнсийг хараад тэд өөрсөддөө авах гэж шуналтах байх гэхээс айж байна. Гэж Шүүфэн хариулв. Шүүфэний үгийг сонссон Эгич цаад санааг нь ойлгосон юм. Дараагаар нь тэр хөөхрөн инээгээд ингэж хэллээ. Чи аваа ухаан суусан байх шив. Би ч хүн таних нүдтэй л юм байна. Жаала, чамд ирээдүй байна. Эги Шүүфэнийг дотроо маш их санаа зовж байгааг мэдэж байгаа болохоор замдаа Шүүфэнийг тайтгаруулах гэж янз бүрээр л шоглож тоглоом хийж байлаа. Тэр нь Шүүфэний цээжинд байсан бол чулууг аваад хайчих шиг болгож Суров Сумэ хоёрыг аврах итгэлийг улам ихээр нэмсэн юм. Энэ авра Азуре нутгийн хэлийг давхын даваан дээр хүчрхэг авра түүнийг чиглэн ирж байгааг мэдэрлээ. Тэнгэр минь тэр Шүүфэн тэнгэр дээр үүлэн дунд нуугдж байсан ч гэлээ гадна нь юу болж байгааг сайн харж байв. Энэ үед тэр алс холын зүгт маш олон тооны хүмүүс морд явж байхыг харсан ба хүмүүс ч бай морд ч бай бүгд агаар дээр алхаж байсан юм. 10,000 гаруй хүмүүс байсан ба бүгд алтан дээл өмссөн байв. Тэдний морд нь энгийн мордоос хамаагүй том биетэй ба морд дундаа хаадууд мэт маш сүрлэг харагдаж байлаа. Хамгийн гайхмаар нь тэр морд агаар дээр үгээр илэрхийлэхийн аргагүй хурдан давхиж байсан юм.
Гэхдээ тэгээд дууссангүй. Агаар дээр давхдаг мордоос гадна авраг том алтан сүйх тэрэг харагдлаа. Тэр сүйх тэргийг чирж байсан нь морд биш, харин авраг том араатнууд байсан юм. Агаар дээр явдаг авраг том араатан гэхээр Тэнгэрийн төвшөнд оржсон мангаслаг араатан гэсэн үг. Тэнгэрийн төвшний мангаслаг араатнаар сүйх тэрэг чирүүлж байгааг нь харсан Чүфэн хэлэгч үггүй болж хав. Армийн туг руу харсныхаа дараа л Чүфэн тэднийг хаанхих гэдгийг мэдлээ. Алтан тугны дээр Луу, Феникс хоёрын зураг байсан ба 3 том үг бичээстэй байв. Жан эзэнт гүрэн. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.